За бүгдээ сайн байцгаана уу. Өнөөдөр би ер нь анх дөнгөж сургуулаа төгсөөд 10 жилийн төгсөө Солонгост иж сурах байгаа хүмүүс ер нь ихлээр үзээсэй гэсэн үүднээс юм бичлэг хийж байна. Өөрөө нэг 2 жил гаруй хугацаанд энд сурангаа ажиллаж байгаа хүний хувьд ер нь яг ямар хөө байдаг вэ? Яг юу хэцүү байдаг вэ гэд энэ өөрийнхөө туршлага дээр үндэслээ та бүхэн жоохон мэдээлэл хүргэх гээд ирлээ. Та бүхэн тэгээд дуустал нь үзээрэй, хэрэгтэй байх болно. Би ч гэсэн анх ирж байхдаа ер нь нэг иймэрхүү бичлэг байсан бол гэж бодож исэн болохоор таад ч гэсэн ер нь хэрэгтэй байх гэж бодож байна. За Яши оноо гэж эсэлтийн ерөнхий шалгалтын оноо бол хэрэггүй байдаг. Үнэхээр гадаад явах сонирхолтой байдаг бол тийм ерөнхий шалгалт өгөхгүй байсан ч болно. Гэтэ хүмүүс ер нь бол ихэвчлэн чамд Б сонголт байх хэвээр одоо гадаад руу явах чиний виз чинь гарахгүй байх үе байдаг шүү дээ. Тэнгүү Б сонголт гэж байх хэвээр дараагийн сонголт чинь чи Монголдо Яши өгөөд Монголоо сууж болно шүү дээ гэсэн юм ер нь сонголт хүүхдүүдэд өгдөг байхгүй. Надад ч гэсэн яг тийм сонголтыг өгч ийсэн. Тэр үедээ болохоор би бол гадаад явж сурна, би гадаадд л сурах хэвээр би ингээ Монголд баймааргүй гэж бодож исэн болохоор би шууд эсэлтийн ерөнхий шалгалт өгөхгүйгээр Солонгос хэл мэлээ ингээ бэлддэг ч юм уу тэгж байж байгаад би яг Солонгос улсад ирж исэн. За тэр үедээ ингээ виз маань нэг удаа татгалзчихсан байхгүй. Тэгэл би тэр үедээ ер нь за тэгвэл дахиад жоохон хүлээгээд үзье л гэж бодож исэн. Тэрнээс ч би одоо дараагийн сургууль маань байхгүй яана гэсэн юм айдастай бол байж үзээгүй. Зуушлуулсан нь ер нь бол илүү амар санагдчихсан. Ахгүй надад хэрэгтэй гэсэн материалуудыг бүрдүүлж өгөөл тэгээ хүлээгээ сууж яхад ер нь бол дайжгүй байдаг санагдсан. Яг зарим хүмүүс бол өөрөө шууд явуулсан дээр мэр надад мэдрэгдснээрээ бол яг зуушлуулсан нь илүү дээр санагдчихсан. Би яг энэ дээрээс өөрөө аим бодчихсан хгүй юу? Яг миний бодлоор бол заяа. Би бол яг хотын сургуультай одоо Сөүл дотор сурсан арай дээр гэж бол бодсон. Яагаад гэвэл би чинь өөрөө ажиллангаа төлбөө болгоё гэсэн бодолтой ирж байгаа шүү дээ. Тийм болохоор одоо Сөүлээс өөр дүүргийн сургуулиудад ажлын олдсон Сөүлийг бодвол бага. Тэгээд тэрнээсээ гадна Сөүлийн цагийн хөлснөөс арай бага цалин авдаг гэж сонсч байсан хгүй. Тэгээд тийм болохоор би ер нь Сөүлд ирсэндээ бол баярлалаа. Сөүлд бол ажил олдсон гайгүй дээ. Цалин дүүргээ бодвол Сөүл нь арай дээр юм болов гэж бодож байна. Дотор байрны ихний 3 сарын төлбөрөө төлцсөн ирж байсан байхгүй юу? За тэр үедээ би дотор байранд амьдарч үзсэн нэг 3-4 хоног тэгээд амьдрахад бол манай дотор байранд хөргөгч байгаагүй. Доотлын ингээд нийтийн галт тохоонд хүртэл хөргөгч байгаагүй болохоор тэр надад амар сонь санагцаахгүй. Ер нь бол би байн гадуур хоол идэнэ гэдэг чинь өвчтний хүүсвэр болно шүү дээ. Тийм болохоор надад хөргөгч нь айгүй эвгүй санагдчихсэн. Тэгээ хөргөгч яханд бол нэмэж мөнгө төлөх ёстой. Тэр хөргөгч нэг юм жижигхэн хөргөгч. Дотор байрны амьдарч байгаа юм чи мэдээж өөрийнхөө галт тогоо шанаг манаг бүх юмаа ингээ өрөөндөө оруулна. Тэгээ өрөөнөөс авч гараад тэр доор очиж хоолндоо хийнэ. Надад дотор байр ер нь хямдхны хувьд гайгүй хямдхан ч гэлээ. Яг тэгэж ганцаар амьдрахад бол жоохон хэцүү санагдсан. Тэрнээс гадна roommate гэдэг чинь амар том асуудал болдог штэ хүмүүст. Тэгээ тийм болохоор миний бодлоор бол бусад сургууль яадгийг мэдгүйсэн. Манай сургууль бол ингээд ихний 3 сар л ингэж дотор байранд амьдруулна гэсэн баггүй юу? Хэлний бэлтгэлийн хүүхдүүд ихний 3 сар дотор байранд байлгаад тэгээд 3 сараас цаашаа өөртөө ингээ гараарай гэсэн юм заавартай байсан юм байлээ. Би тэрийг мэдхгүйгээр шууд мөнгө өгөөд ирсэн чинь би ирснийхаа дараа тэрийг мэдээд тэгэл би өөр нэг юм айлт байгаа юм шиг мэдэгдээд захгүй надаа. За удахгүй ингээ гэрээсээ явчихаа орон за эндээс удахгүй гарчихаа орон юу ч хийж яад гэсэн бодол төрөөд тэгээ тийм байсан болохоор би надад амар хэцүүсэн. Тэгээд би шууд one room хайгаад тэгээ one room-д ингээ шууд нүгээд гарч ирсэн. Шууд one room л орцсон зүгээр л юм шиг санагдсан. Тийм. Яг ингээ ярих юм бол one room амьдрах юм бол зүгээр зарлага өндөр гарна. Тэгээд тухтай амьдрна. Дотор байранд амьдрах юм бол зарлага чинь гайгүй. Гэхдээ жоохон тухгүй амьдрна гэж би бодсон байхгүй. Гэхдээ тэр чинь бол хэлний бэлтгэлийн дотор байр гэдэг чинь бас өөр байд юм байлээ. Тэгээ яг бакалавр, магистрийн дотор байр гэхээр бол арай өөр гоё болоод ингээ өрөө мөрөнд ордог тийм дотор байр байдаг гэж бол сонссон л доо. Би бол тэрийг судалж үзээгүй. Зүгээр шууд яг хэлний бэлтгэлээр ирээл би амар жижиг өрөөнд ороод тэгэл ингээ амьдарч ирсэн. Надад жоохон тухгүй санагдсан болохоор тэгээ би шууд one room-ыг сонгож ирсэн. One room-ийн сарын зардал гэвэл ер нь бол байршлаасаа хамаарат ер нь бүр шал өөр байдаг. Ерөнхийдөө бол барьцаа нь 3 сая воноос 5 сая вон. Тэрнээс гадна сарын түрээс нь хотын зах руугаа тэгээ ер нь сургуулиасаа холч гэх юм уу одоо автобусны буудлын метроны буудлаасаа хол байх юм бол тэрнийгээ дагаад үнэ нь арай багасдаг байхгүй юу? Метроны буудал, автобусны буудал тэгээ сургуультайгаа ойрхон тийм байрууд бол ер нь нэлээд үнэтэй. Ер нь доотлон дороо ээж 500-аас эхлээд 500-аас дээшээ байдаг. Доотлон 500 мянган вон гэж бодоход болно. Тэрэн дээрээ нэмээд давхраасаа хамаарат бас үнэ нь өөр байдаг. Хэрвээ чиагийн байр бол биений давхар гэсэн үг шүү дээ. Тэгээ биений давхарт амьдрах юм бол тэрийгээ дагаад бас үнэ нь буурдаг. Тэгээ биений давхрын сул тал гэх юм бол зундаа жом мом гүөх магадлал ер нь амар өндөр байдаг. Тэгээд агаар сэлгийл сайн гэж бодохгүй. Нарны гэрэл ирэх нь бага учраас чиг миг мөөгөн цэрэн төр үүсгээд байдаг байхгүй юу? Тэгээ тэр нь бол сул тал нь. Гэхдээ
бага мөнгөөр амьдарч болдог. Тэгмүүдээ дээшээ ингээд 1 2 3 4-гээ давхрын байр болоод ирэхээрээ тэрийгээ дагаад бас үнэ нь өсчидэг. Ер нь гайгүй байр бол 500-аас л эхэлнэ гэж бодоход болно. Барьцаан мөнгө нь бол угаасаа тэгээ 3 сая воноос 5 сая тэгээд 10 сая гэдэг ихсэг тусмал угаасаа мэдээж гоё байрнууд олдно. Тэрийгээ сайн тооцоолж ирэх хэрэгтэй шүү хүмүүсээ. Яг бүр аим боломжтой гэж хэлэхгүй заяа. Хүмүүс анх яг ирчээд шууд ажил олно гэдэг бол ер нь жаахан хэцүү. Мэдээж Монголдо хэлээ сурсан хэлтэй ирвэл бас арай өөр заяа. Арай өөрөөр ярьж болно. Тэнгүүдээ энд аачгүй бэжгүй ирэх юм бол ажил олно гэдэг бол үнэхээр хэцүү. Та эхлээд Монголдо ядаж эхний левелээ ч юм уу те эхний 2 левелээ Монголдо суучаад ирэх юм бол энд амьдрал чинь арай жоохон гэгээтэйгээр эхэлж болох боломжтой. Мөнгө төлөхийн тулд та өөрөө нэлээд ажиллах хэрэгтэй болж байгаа. Тийм болохоор өөрийнхөө хичээл номын хажуугаар ажиллана гэдэг бас ер нь жоохон хүнд байдаг. Гэхдээ бас боломжгүй гэж бол хэлэхгүй. Мэдээж ядарн танд сахилга бат ер нь жоохон шаардлагдан да. Би Солонгост ирээд бүр үнэхээр төрөл ажил хийж үзсэн. Хамгийн анх ирээд би угаагч хийжсэн. Өглөө 8-аас оройн 8 билүү, өглөө 10-аас оройн 10 билүү. Тэгээ манай гэрээс нэлээд хол цаг 20 минутын зайтай нэг тийм шагдаанд очиж би нэг угаагч хийж үзчихсэн. Ер нь хэлгүүл шахуу байсан. Ирээд хэлгүй хүмүүс бол тэгээд угаагч хийх юм дөө. За тэрний дараагаар болохоор би зөөгч хийж үзчихсэн. Зөөгч нь болохоор ер нь нэлээд ачаалттай шагдаанд би юу нэ зөндөө олон газарт ингэж арбайтаар очиж зөөгч хийж үзчихсэн. За тэрний дараа би сургуулийн цэвэрлэгээ хийж үзчихсэн. Тэгбэ гээд нөгөө нэг юм хүмүүсийн ачааг ингэж өөрч тавьж зөөж ингэж яадаг буулгадаг тийм ажил байдаг хгүй юу? Тийм ажлыг тэгбэ гэдэг хгүй юу? Тэрийг бас хийж үзчихсэн. Тэр бас үнэхээр надад бол зүү байсан. Орой 7-оос ахвала үрийн 7-8 хүртэл ажиллаж байсан баха тэр үед чинь би. Яг би тэрийг ирээд нэг удааг багтаа хийжсэн. Тэг бол үнэхээр би дахиж нэг удаа игээл би үнэхээр хиймээргүй маань хийхийг хүсэхгүй байна гэж бодоод тэгээ дахиж хийж байгаагүй. Тэрний дараа би гэр цэвэрлдэг ажил хийжсэн. Одоо ингээд нүүлгэлт их гэдэг нөгөө байрнаасаа байраа орхио явцсан айлуудыг очиж цэвэрлдэг, шинэ айл болгож ингээд гэрээнд цэвэрлдэг тийм ажил хийж сурч байсан. Тэгээд яг хоёёгээ сурчвал гайгүй гэсэн эхлээд хийхэд бол ер нь жоохон төвөгтэй. Гэхдээ бусад угаагч мугаагчийг бодвол бас арай гайгүй зав яг гэрээ цэвэрлж байгаа юм шиг л цэвэрлэн. Гэхдээ тэрийг бүр ингэж амар цэвэрлэх ёстой. Ийм ажил хийжсэн. Тэрнээс гадна бас одоо нүүлгэлт хийж байгаа. Нүүлгэлт мэдээж айлыг ингэ нүүхт нь ингэ туслаад галтгооныхаа юм хүмүүс ингэж цэгцэлж цэвэрлэж өгдөг тийм ажил ахгүй. Тэгээд нүүлгэлт хийж байгаа. Бараг хийж болох бүх ажлыг хийж үзсэн баха. Караоке биш. Караоке гэж үздэг. Караоке гэж ажил байдаг байсан юм билэ. Би хамгийн анх ирчээд ингээм гайхчихсан шүү дээ. Ингээд зарын групп руу орсон чинь ингээд нэг цагийн 50,000 вон зон ингээд та аваад яваарай маваарай гэх амар зар ирээ би найзуудтай асуугаад энэ юу ямар ажил болохоор ийм зар байгаа гэдгсэн чинь. Наа чинь угаасаа тэгэл бие үнэлдэг. Тэгэл тэгжсэн del би шууд тэрнээс амар айгаад тэрнээс бол үнэхээр хоол байх хэрэгтэй шүү ирж байгаа хүмүүстээ. Ер нь тэгж мөнгө олж авахаар бараг олоогүй нэ шүү. За тэгээд ер нь ийм их ажлууд байдаг. Та бүхэн ирээд ер нь бол анхандаа хилтэй байх юм бол шууд зөөгч ч юм уу тийм хийгээ явж болно. Хилгүй байх юм бол мэдээж тэгэл угаагч, тэгбэ энэ төр гэл аягүй хэцүү ажлуудыг ингэж хийж эхлэх болохоор энэ замаа хөнгөлөхийн тулд ер нь жоохон хилээ сураад ирсэн дээ шүү гэж хэлмээр байна. Ирээд одоо ингэ дөнгөж ирсэн байгаа хүмүүс ингээл ажилгүй байна. Ажил хаанаас олох уу гэл ингээл амар тэгээд байхгүй. Яг би ч анх ажилгүй байж л байсан л да. Тэгэд яг энд ингээ маань хідэн найзууд таньдаг мандаг хүмүүс ингээ байсан ч гэсэндээ ер нь бол нэг байнга тогтмол ажилд бол ингэж ажиллаж чадаагүй анхандаа. Би одоо та бүхэнд харуулъя. Өөрөө тийм амар хилтэй биш заяа. Би тэр энэ дээр байгаа зарууд ингээ уншаад ойлгох хэмжээний хилтэй байгаагүй. Гэтэ ажлын заруудаас маш их ажил хийдэг байсан. Одоо энэ ч ингээ гаргачих. Энэ альба чонгог, альба мөн, энэ дүнний альбакцийн ингээ 3 ажлын энэ 3-аас тэгээд бас дээр нэмээд танган гэдэг юм аппликейшн байна. За энэ ингээд энэ 4 аппликейшнээр бол үнэхээр уйггүй ажил хийдэг гэсэн байхгүй юу? Гэрийн хатар яваад байгаа ингээ ажлуудыг хараад тэгээд гадаад хүн авах боломжтой гэх юм бол залгаад мессеж хүчдэг ч юм уу таньдаг найзаараа хүртэл яриулаад эсвэл ингээд тэгээд би ч өөрөө хэлэхгүй штэ. Тэмүүдээ би ингээд бүгдийг нэг шот хийж авч байгаа Google Translate хийгээд болох нь болохгүй нь яах нь гэх юм байсан. Одоо ингээд сүүл найзуудынхаа яриаг сонсоод тахны яг ингэж шууд мэдхгүйгээрээ танихгүй ингээд ажилд очих нь айгүй зүү байдаг, эвгүй байдаг, тухгүй байдаг ч гэх юм уу. Тийм юм амар сонсч байсан байхгүй юу? Яг надад ч тухгүй байдаг байсан ч гэсэндээ би нөгөө нэг өөрийгөө тэгж сарж үзэхээс нэг амар айдгүй. Би тэгэл очиод үнхээр намайг авъя гэвэл нэг очиод үзье. За очиод үзээ тэгээд болоод уулзаад ажилд очвол тэр л үстэй. Тэгээ болохгүй л тэгэл болохгүй гэл хүрээд ирэх юм чинь за яах вэ? Юунд ачих вэ? Угаасаа Солонгост ингээд гадаад хүмүүстэй харилцаж сурсан хүмүүс идэхгүй юу? Ихэнх нь юу гадаад хүмүүс хэлхэн хүмүүс ирээд ажиллаад үдцсэн хүмүүс идэг. Тэгэл би ер нь тэгэл юунд ачих вэ? Зүгээр очиж уулзаал тэгээ өөрөө чадах хэмжээнд яриад ингээд ярилцлага өгөөд үзье. Тэгээ болвол тэр л үз гэд би өөр ингээд амар их олон ажлуудыг тэгж явсаар агаад ажиллаа олдог байсан юм аа. Тэгээ одоо ер нь хэлхүүгээс ер санаа зовохгүйгээр очиод үзье. Очиод зүгээр уулзаал үз танаас ингээд юу ч унахгүй юм чаа. Тэгсээр агаад ер нь гайгүй ажил олчдөг байсан. Оройны цагаар хичээл хаажгаар тэр хугацаанд угаасаа миний хэлж гайгүй болоод тэгээд арай өөр ажил хийгээд тэгээд солио явж исэн. Буудлын ажил бас хийж үзчихсэн. Буудлын ажил бас анх харж байгаа хүмүүс гайгүй. Гэхдээ
Нөгөө нэг анх ирж байгаа хүмүүс чинь хэлний бэлтгэлээрээ ч юм уу ирэхээр нь зөвшөөрөл байхгүй болохоор жоохон аюултай. Заримдаа гинт буудал шалгалт ордог болохоор саяны 3 аппликейшнаар ингээд ороод ажиллаа хийж болно. Эсвэл каталог дээр юм групп байдаг хэвгүй юу группүүд. Тэгээ би тэрийг ингээд бас скриншотыг оруулаад өгье заяа. Тэр ингээд ажлын зарууд байна. Гэтэ тэн дээр ихэвчлэн ер нь нөгөө нэг караокены ажлын зарууд амар их явдаг болохоор тэрнээс болгоомжлоорой гэж хэлмээр энэ ийм зарууд байдаг. Энднээс л юу ажиллаа яаж явдаг байсан дөө. Тийм байна да. Хувцас анх хэрэгтэй амар хавчиж байгаахгүй мэдгүй ягаад ч юм. Тэрээс нэг амар бас хэрэгтэй биш л юм шиг санагдсан. Би анхаа тэрний хачаар ч юм уу ягаад ч юм хувцас авч байгааг хүлтэй. Биш юм ахгүй байна гэсэн төлөвлөгөөтэй ирээд ер нь тиймэрхүү хэмжээний хувцас авчираад ирсэн дээр санагдсан да. Одоо энэ мэдээж бүгдээрээ гайгүй цалин авчирч байгаа. Тэнгүүтээ эндээс Монгол руу мөнгө явуулж өөрийнхөө зээлийн төлбөрөө төлнө. Тэнгүүтээ энд өөрийн сургалтын төлбөрөө төлнө. Тэнгүүтээ энд байрны төлбөрөө төлнө гэж бодож ирэх юм бол энэ үнэхээр бүтэхгүй гэж бодож байна. Өөрийнхөө түрээсээ өөрийнхөө сургалтын төлбөртөө шүү болгож ингэж боломжтой заяа. Ер нь нэг боломжтой юу нэг 30%, 40%, 50% бол арай өрөхгүй. Тэнгүүд энэс гадна нэмээд Монгол руу зээл авцсан тэрнийхээ төлбөрийг өгнө гэж бодож ирэх юм бол бас амар хэцүү. Тэр бол үнэхээр боломжгүй шүү. Би бол нэг үнэхээр боломжгүй гэж хэлж байна. Тэгдэм болохоор тэрийгээ сайн бодох хэрэгтэй. Би бас зээл авцсан ирээ тэгээ тэрийгээ ингэ төлж чадахгүй. Тэр надад жоох стресс болоод дээж ам бодож ирсэхгүй. Тэгдэм болохоор анханасаа ер нь боломжгүй гэдгээр мэдээд ирээрэй гэж хэлмээр байна. Яг хоо ингэ бакалаврт ороод ингэ явчвал боллоо. За болохгүй дээр. Энд ингээ өөрийнхөө сургалтын төлбөр болгоно гэдэг чинь бакалаврт ороод сургалтын төлбөр чинь хамгийн доод нь 3 сая 600 700 800 мянган воноос эхэлж байгаа. Дээшээ тэгэл 6 сая 7 сая воны үнэтэй сургуулиудаа дундаа болгоно гэвэл ер нь жоохон чангал санагдчихээн да. Тэнгүүдээ ер нь сард урсгал зардал бас нэлээд гардаг. Та ингээд тооцоол хийж өгвөл ер нь бол 500 мянган воны вон руу амьдралаа. За дээр нэмээд та мэдээж доо сар бүр хоолунд идэх юм аав. За нэг хүн бол нэг 10,000 вон хавцаа хүнсний ногоо могоогоо цуглуулад хөвчөндөө хийцэн байхад бол тэгэхэд бол боломжтой. Нэг сар. Тэгэнгүүтээ тэрнээс гадна махаа тустай авна штэ. Мах чинь бол одоо энд яг Солонгост бол 1 кг мах 17,000 вонт байгаа. Тэрийгээ бас захиалж авансгүй очиж авч болно. Тэр нь 17,000 вон гэж. За тэнгүү та сард нэг 5 ил мах идэх юм болов 3 ил мах гэж бодгонгууд ингээд 17-оор 3 гэж бодоод үзтээ. За тэн дээр нэмээд та сар руу утасны төлбөрөө төлнө. Утасны төлбөр чинь доороо 30,000 вон гэхэр чинь дахиад ингэ бодоод үз. За энэ дээр нэмээд 30,000 вон дээр нэмээд та 6 сар эхний 6 сар яхав. Энэ 6 сар эрүүл мэндийн даатгалаа төлчихнө л дөө. Тэрнээс дараагаар та сар болгон 78,000 вон төлнө. Тэр нэмэхүү ингэ зарлуудаа доороо иж бодож ирэх хэрэгтэй. Энэс гадна дахиад метроны мөнгө гэж төлнө. Метроны мөнгө чинь нэг удаа дараад ороход 1500 вон, амжин суугтаа 50 вон гэд ингээд ер нь доороо иж хард бол ер нь доотлол нь 50,000 вон бол гардаг. За ингээд энэ бүгдийг та ингээд бодоод тооцоолоод ирэх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. За тэнгуүтэ Монголоос мөнгө авна гэх юм бол мэдээж Монголоос мөнгө авбал Монгол воноор нэг төгрөг чинь 2.4 5 6 тайгаа одоо ингэ тэр он хэлбэлцчихдэг байхгүй юу? Тэгвэл та Монголоос 100,000 төгрөг авах юм бол энд нэг 40,000 вон болж ирнэ. Тийм болохоор ер нь маш чанга шүү. Үнэхээр энэ бүгдийг төсвөрлээд ирж чадна гэж бодож байвал үнэхээр сэтгэлийн бэлтгэлтэйгээр чадна гэсэн яг юм өөртөө итгэлтэйгээр ирээрэй гэж хэлмээр байна. За тэгээ өнөөдрийн бичлэгийг энэ хүртэл үзэж дуусгасан та бүхэндээ баярлалаа. Баяртай.